багш нараа. Хадас сурч цуглааны хүүхдийн багш отгоо. Ариун Слэм байна. За, өнөөдөр 7 дугаар сарын 2 дахь 7 өдрийн тухай ярина. Гар урлалаар юу хийх, яг ямар сэдвийн дагуу ингээд юм үзэх вэ гэдэг талаар ингээд тайлбарлаж гаргаж ирсэн байна. За, 2 дахь 7 өдрийн сэдв гэх юм бол Бухны мөрөөдөл айцыг ялтгаа гэсэн сэдвээр бүүнөр үзэх байх нэ. За, тэгэхээр ариун Слэм багш өнөөдөр гар урлалаар хэнийг хийх юм болоо бид нар? 2 7-ны гар урлалаар бид нэр Йосефиг орлох байгаа. Одоо бүгдээрээ хамтдаа гар урлалаа хийцгээе. За 2 дахь 7 өдрийн маань гар урлалаар Йосефиг орлох байгаа. За эхлээд их биеэ салганаа. За их биеэ салгасан бол одоо хэдүүлээ Йосефийн гарыг салгацгаая. Дараа одоо чихээ салгацгаая. За тэнгууд хамгийн доотлын бол Йосефи үсгэсэн байгаа. Одоо хэдүүлээ хамгийн гараа салгасныхаа дараа чихээ салгацсан. Одоо хэдүүлээ үрсээ салгацгаая. За тэгээд энэ Египтийн хууц, торгууц гэдэг ийм хоёр хувцас байгаа. Энэ хоёр хувцас хоёулангийн салгаж аваад за ингээд бүгдийг салгачихлаа. За ариун Слэм багш маань болж гинөө. За одоо ихтэй бөөнөрөө Йосеф их биеийг уралцахаар нуглаа. Тэгээд энэ нэг хэдийн зураасууд байгаа. Энэ зураасын дагуу яг бөөнөрөө нуглаад цавуудаад нанаа гэсэн. Яг энэ байгаа яг цагаанууд дээр нь цавуугаа нагаад сайн цавуугаа төрөхгүй бол наадахгүй байж магадгүй шүү. За өнгөрсөн 7 сарын 1-р 7 хоног бөөнөрөө Йосефиг үзсэндээ гэхдээ яагаад Йосефиг ахнаар наад үзсэн бэ гэдгийг та нар мэдчихэж байгаа ах тийм ээ? Яагаад наад үзлээ яриулсан багшаа? Яагаад гэвэл Йосефиг аав нь илүү ихээр хайрласан. Тэгээд бас юу 12 ахнар нь өөрт нь мөрөж гинэ гэж зөөж Ахаа тийм. бас тэгээд 12 сар нар сар өөрт нь мөрөж гинэ гэж зөөжсэн. Тийм болохоор 12 ахнар нь өөрт нь атаарсан үзэн ядалтай байгаа. Ахнар нь тэгээд Египтэд боолгоод зарсан. Ахаа Йосефи зарсан байдаг тийм ээ? За гэхдээ Йосеф ч гэсэн мөрөөдөлтний хүн байсан баха. Та нар ч гэсэн ерөнхийн мөрөөдөлтэй байх гэж бодож байна. Ариун Слэм багш ч гэсэн мөрөөдөлтэй үстэй. Мөрөөдөлтэй. Ахаа би ч гэсэн мөрөөдөлтэй. Гэхдээ бурхан ч гэсэн биднэрт мөрөөдлийг өгсөн байдаг тийм үү? Хамгийн Йосеф ч гэсэн мөрөөдөлтэй байсан байгаа. Ерөнхийн ингээд мөрөөдлийн дагуу ч гэсэн явж исэн баха гэдэг итгэлтэй вэ. Ариун Слэм багш ч гэсэн мөрөөдлийн дагуу явж чадж байгаа болов? Чадж байгаа. За сайн цаваадах хэрэгтэй шүү. Яг нэг 10 жил пирамид дүрс ингээд эвлүүлээ тэгдэг байсан шиг бөөнөр яг ингээд эвлүүлээд цаваадаад наагаарэ. За ингээд их би ингээд бэлэн боллоо. За та нар ч гэсэн дагаад хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. За би болохоор одоо торгууцыг хийнэ. Бөөнөрөө түнд хувц юм сүцгээе. Египтийн сайд болоод өмссөн хувцсыг. Энэ торгууцыг хий өглөө Йосеф аав нь өгдөг тийм үү? За тэгвэл бөөнөр торгууцыг өмсөцгээе. Хүн хувцгүй бол хичмээр шүү дээ тийм үстэй. За энэ ч гэсэн яг зураасныхаа дагуу энэ цагаан дээр нь цавуугаа нагаад бөөнөр хувцыг өмсөцгээе. За
Энэ хоёр юу вэ гэвэл гар бол биш. Мэдээж хувцсных нь ханцуу. За тиймээс хэдүүлээ энд орон гарын нах хэрэгтэй. За гараач гэсэн яг зураасныхын дагуу нуулаад цаавгаа сайдэр түрхээ. За хэдүүлээ одоо гараа нацгаая. За одоо EGF-ийн сайдын хувцас үүсгүүлцгээе. За энэ жижигхэн юм байгаа. Энэ бол чих. Одоо хоёр талд нь чихээ нацгаая. Сайн авахгүй салаад унтж магадгүй шүү. Тиймээс бүр цавгаа хайрлахгүй тулд сайн агаад өгөөрэй. За. Эцэг чи хүн болон өстэй тийм үү? Энэ бол ясаа би үс. За тиймээс одоо өнөр ясаа бүсийн аа. Энэ уртлын жижигхэн нарийнхан цагаан багаас энэ дээр нь яг энэ цагаан дээр нь цавгаа түрхээ. Тэгээд үсийг нацгаана шүү. Тэгэхгүй бол зарим хүн хойр наачж магадгүй шүү. За ингээд ясаад маань бэлэн боллоо. Торгууц авсууд. За одоо манай ариуслан багш EGF-ийн хувцсыг өмссөн байгааг нь хийж дуусныхаа дараа хэдүүлээ ямар болох нь харцгаая. За одоо үсийг нахчих. За ингээд ясаад бэлэн боллоо. Яг зааврын дагаа хийвэл яг ийм хоёр ясаа болох нэ. За дараагийн 7 өдрөөр уулзцаая. Баяртай.